Онцгой улсын ерөнхий газраас Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам, иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран хангаа 21 амшигын хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт дадлага сургуулийг энэ сарын 12-наас 24-ний өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулахаар онцгой улсын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Ууган Бараар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна. Энэ удаагийн хангаа 21 амшигын хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургууль нь Монгол улсад 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн говийн чон сургалт дадлага сургуулийн үргэлжлэл юм а. Энэ удаагийн сургууль бас хэд хэдэн онцлогтой. Ер нь онцгой байдлын ерөнхий газраас жил болгон говийн чон гэж том олон улсын сургалт дадлагыг туршлага хуваалцах сургалт дадлагыг зохион байгуулдаг ийм уламжлалтай юм байна. Өнгөрсөн жил ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад энэ арга хэмжээг хойшлуулсан. За энэ удаа бас л одоо ковидын нөхцөл байдалтай холбогдуулаад сургуулаа зохион байгуулахдаа бол хэд хэдэн чиглэлээр бид бол анхаарч байна. Нэгдүгээр тул ерөөсөө зөвхөн хоёр талын сургалт болно. Америкийн нэгдсэн улсаас бол сурагч багш нар оролцсон. За Монголын талаас бол онцгой байдлын байгууллагын аль багчд. Өмнө бид гадаад улс орны төлөөлөл оролцсон том арга хэмжээ байсан бол зөвхөн одоо хоёр талын чиглэл сургалт хийх гэж байна. Хоёрдугаарт нь бол оролцогчдын тоог бол маш их багасгасан. Зөвхөн одоо онцгой байдлаар багчд гэж байна шүү дээ. Нөхцөл байдалтай холбогдуулаад. За гуравдугаарт нь бид нэр сургалтын хөтөлбөр хичээх цомхон болгосон. Илүү одоо техникийн шин чанартай сургалтанд анхаарч байна. Дөрөвдүгээрт нь ер нь бол Монгол улсын газар хөдлөлтийн нөхцөл байдал сүүлийн үед бас аюул занал их өндөр байгаа. Тухайлбал одоогийн байдлаар 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт чинь 254 удаа болчихлоо гэдэг. Одоо мөрөн бие бицгүүр хилэнгээс газар хөдлөлтийн байнгын ажиллагааны зөвлөлийн хуралдаар танилцуулж ирсэн. За түүнээс Өвсгөл аймгийн ханх суманд гэтэл одоо 225 удаагийн тэр тусмаа одоо 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт. Онцгой байдлын байгууллага бусад мэргэжлийн байгууллагч ялгаагүй коронавирустэй тэмцэхгүй бид бүхий шашаатанда маш их хүндрэл бэрхшээлд ажиллаж байгаа. Гисэн эдэж яг өөрсдийнхөө албаа агчдыг тэр тусмаа одоо бусад аюул занал тохиолдсон үед бэлтгэл бэлэн байдлын байнга хангаж явах ур чадрын байнга дээшлүүлж явах шаардлага байгаамаа. Тэгээ энэтэй уялдуулаад энэ газар хөдлөлтийн нөхцөл байдалтай уялдуулаад энэ удаагийн зохион байгуулах сургуультай бол гол бодлого тийш хандуулж онцгой байдлын албаагчтай ялангуяа техникийн ажилчдыг аврагч нараа энэ аврах ажиллагааны чиглэлийн сургалтад их оруулж байгаа. Хангаа 21 сургалт дадлага сургуулийг коронавирус халдварын цар тахлын нөхцөл байдлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зорилгоор аймгийн төвөөс 4 км-ийн зайд Чингисийн хүрээ баазыг түшиглэн байгуулсан сургалтын баазад зохион байгуулна. Дадлага сургууль нь гамшигын удирдлага, команд штабын дадлага, өндрөөс аврах олсны сургалт, давчин орон зайнаас аврах ажиллагаа, нуранганаас аврах ажиллагаа, хээрийн имлэг дэлгэх үйл ажиллагаа, нэрвэдгчийг ирэмлэн ангилалт, олон нийтэд харилцах, хүмүүнлэгийн тусламжийн үеийн цэргийн дэмжлэг, дуурайлан үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр явагдах юм а. Ингэснээр бүсийн хэмжээнд хамарсан, хавсарсан гамшиг байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах, орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт бэлэн байдал, чадварыг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, гамшигын голомтод үндэснийг гамшигтай тэмцэх байгууллага аврах багуудтай хамтран ажиллах, арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулах ач холбогдолтой юм а. Энэ сургалтын гол зорилт агуулга бол гамшигын үед одоо хэрхэн бэлэн байх вэ? Гамшигын үеийн эрсдлийн удирдлагаар хэрхэн хангах вэ гэдэг рүү чиглэж байгаа. Мөн 5 аймгийн одоо онцгой байдлын хэлтс бас онцгой байдлын газар бас уг сургалтанд хамрагдан оролцож байна. За ковидын үеийн дэглэм, зай барих, тусгаарлах тэр бүх нөхцлөө ингээ хангаад сургалт амжилттай эхэлж байна. Тэгээд Архангай аймаг бол хангаа нурууны арга хэсэгт оршдог. За баруун хойдлороо Тарвтай нуруу, уул нуруудаар хүрээлэгдсэн гол энэ Азийн усны том хагалбар цэг газар оршдог. За тэрхийн цагаан нуур, үгийн нуур гэдэг гол мөрөн нуур ус ихтэй ийм газар байдаг. За энэ мэдээж бас эдээ давуу талч нөгөө талаараа бас гамшигын эрсдлийн бүс байдаг гэж болно. За аймаг маань газар хөдлөлтийн идэвхтэй бүс бас оршдог. Тэгээд байгалийн гамшиг хэлж ирэх биш. Хэрвээ янз бүрийн гамшиг осол болсон үед бэлэн байхад бол энэ сургалтын үйл ажиллагаа биднийг энэ гамшигын үед удирдлагаар хангах, мөн онцгой байдлын газрын албаагчдыг гамшигын үед хэрхэн ажиллах талаар сурах ийм ач холбогдолтой. Мөн Америкийн нэгдсэн улсын элчин сайдны яам
хамтран тодорхой дэмжлэг санхүүгээр ингээд мэргэжлийн 30 орчим хүн ирж энэ сургалтын үйл ажиллагаанд оролцож байгаа. За манай онцгой байдлын аврах үйл ажиллагаа нь одоо ингээд олон улсын түвшинд бас энэ хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгааг бас онцолж хэлмээр байна. Коронавирусын нөхцөл байдалтай холбогдвол халдвар хамгааллын дэглэмийг бол ягшталмаар. Онцгой байдлын албан агчдууд хээрийн лагерлалтанд байна. Тэр хээрийн лагерлалтанд зөвхөн сургагч багштайгаа л хамтарч ажиллах. Гаднаас одоо ямар ч тийм иргэн өөр хүмүүсийг бол оруулахгүй. Ирж байгаа албан агчдууд маань 2 болон 3 дахь тундаа амрагц албан агчд ирж байгаа. Аймгийн төвд бол хөдөлгөөн үйлдэхгүй. За тэгээд сургалтаа бүр аймгийн төвөөс зайтай газар бид нар байрлуулсан. Ингэж одоо нөхцөл байдалтай уялдуулж, аймаг орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулж, бас аймаг орон нутгийн өөрсдийнх нь хүсэлт, санал санаачлагын тулгуурлаад ингэж одоо сургалтаа зохион байгуулж явуулж байгаа маа. Маш олон энэ үе шаттай хийгдэнэ. Төлөвлөгөө анхаарч байгаа бол техникийн ажилчдын ур чадварт илүү их анхаарна. Хоёрт нь онцгой байдлын удирдлагын төв гэдэг энэ зүйл дээр бас туршлага хаваалцсан. Суралцсан бол бидэрт бас байгаа. Ирж байгаа багш нар яг одоо энэ чиглэлийн аврах ажиллагаа, эмнэлгийн чиглэлийн гамшигын удирдлагын чиглэлийн мэргэжилтэнд ирж байгаа. Ийм сургалт болох гээд бид нар бэлтгэлээ хангаад ажиллаад байж байна да. Говийн чин сургалт даатлагад 2017 онд 13 улс, 2018 онд 16 улс, 2019 онд 21 улс орны төлөөлөл оролцож байсан. Энэ удаагийн хувьд коронавирус халдварын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Америкийн нэгдсэн улсын иргэн цэргийн харилцааг дэмжих баг оролцохоор болоод байна. Мөн сургалт дадлах сургуульд онцгой байдлын ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газрын харьяа үндэсний аврах бригад, өмнөд бүсээс өвөр хангаа, баруун бүсээс завхан, хойд бүсээс ар хангаа болгон хөвсгөл аймагуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулна. Ташрамд дуртахад онцгой байдлын ерөнхий газар Америкийн нэгдсэн улсын энтгийн номхон талаан цэргийн командалтай хамтран говийн чин сургалт дадлах сургуулийг Монгол улсад тохиолддог өндөр эрсдэлтэй газар хөдлөлт хүчтэй салхи шуурга, төмөр замын болон уул уурхайн осол, бусад гамшигын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, гамшигаас хамгаалах үүрэг бүхий томилгоод бүрэлдэхүүн болон аврагч галс өнөөгч удирдах ажилтнуудыг сургаж дадлагжуул, гадаад улс орны ижил төстэй мэргэжлүүдэд туршлага солилцох зорилгоор анх удаа 2009 онд зохион байгуулж байсан. Үүнээс хойш засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор онцгой байдлын байгууллагыг бүсчилсэн бүтэц зохион байгуулалт шилжүүлсэнтэй холбогдуулан бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг чигдрүүлэх зорилгоор говийн чинд гамшигын хор уршгийг арилгах сургалт дадлах сургууль туршлага солилцох үйл ажиллагааг 2016 онд засгийн газар орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа сэдвээр Улаанбаатар хот, Орхон аймагт, 2017 онд бүс нутгийн түвшний удирдлага хамтын ажиллагаа сэдвээр Өмнөд бүсийн төв Өмнө Говь аймагт, 2018 онд баруун бүсийн удирдлага хамтын ажиллагаа сэдвээр бүсийн төв Ховд аймагт, 2019 онд орон нутгийн чадвах ба бүсийн удирдлага харилцан ажиллагаа сэдвээр Өмнөд болон Зүүн бүсийн аймагуудын гамшигын үеийн харилцан ажиллагаа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Дорн Говь аймагт тус зохион байгуулж ирсэн юм а. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөвсгөл нуурын экосистемийг хангах, үе шаттайгаар нуурын бохирдлыг арилгах зорилгоор нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгааг хийх, эхний ээлжинд хөвсгөл нуурт 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүд ажиллаж байна. Ажлын хэсгүүдийн үндсэн зорилго нь хөвсгөл нуурын экосистемийг хадгалах, хамгаалах, нуурын бохирдлыг бууруулах, цэвэрлэх, нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах суурь судалгаа хийх бэлтгэл ажлыг хангахад чиглэгдэж байгаа юм а. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд байгуулагдсан дэд ажлын хэсгийн хувьд байгаль орчин, аялал жуулчлалын яам, батлан хамгааллын яам, тэтвсэг түвшин жанжийн штаб, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, шинжлэх ухааны технологийн их сургууль зэрэг байгууллагаас эрдэмтэн судлаачид инженеруудын багийг бүрдүүлж хөлөг онгот живсэн газарт суурь судалгаа хийж ажиллах хүн хүч шаардагдах техник хэрэгслийн судалгаа, санхүүгийн тооцооллыг гаргаад байна. Энэ хүрээнд автомашин техникийн байршлыг тогтоох, аврагч шумбагчийг бэлтгэх, Оросын холбооны улсын байгалийн 90 хайх аврах отрядтай хамтарсан сургалт дадлагыг энэ сарын 15-наас 27-ны өдрүүдэд хөвсгөл талаад зохион байгуулна. Сургалтанд Оросын холбооны улсын онцгой байдлын яам, байгалийн 90 хайх аврах отряд болон онцгой байдлын ерөнхий газар, үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын нийт 38 албахаагч хамрагдах юм а. Хамтарсан сургалт судалгаа дадлагын үеэр тусгай зориултын багж ашиглан хөвсгөл нуурын ёроолын зураглал гаргах, живсэн автомашин техникийн байрлалыг тогтооно. Мөн усны тусгай зориултын дорон төхөөрөмжийг ашиглан хөвсгөл нуур живсэн автомашин техникийн байрлалын зураглалыг гаргах юм а.
Дархуул аймгийн онцгой байдлын газраас боловсрол соёл урлагийн газар дэлхийн зүүн олон улсын байгууллагын хүүхдийн төлөөх орон нутаг төсөлтэй хамтран сургуулийн анхан шатны эрсдлийн үнэлгээ их дадлага сургалтыг зохион байгууллаа. Дадлага сургалтанд ерөнхий боловсролын 11, 14, 15, 18 ол цогцлбор сургуулийг хамруулан сургуулийн багш ажилчид хүүхдийн оролцоотойгоор тус сургуулийн гамшигын эрсдлийн үнэлгээг хийсэн байна. Үнэлгээгээр сургуулийн орчинд учирч болцсохгүй эрсдлийн аюулыг сааруулах, бууруулах арга хэмжээг хэрхэн зохион байгуулах төлөвлөгөөг боловсрууллаа. Хуранга аймгийн онцгой байдлын газраас гамшигын эрсдлийн менежментийн чадварыг бэхжүүлэх үйл ажиллагааг зодод нэрвэгдсэн аймаг орон нутагт зохион байгуулах зорилгоор малчдыг сургагч багшаар бэлтгэлээ. Сургалтанд хамгийн их мал хорогдсон богд, баруун баяуулаан, зүүн баяуулаан, 9 зүйл сумдын малчдын төлөвлөлийг хамруулсан байна. Хоёр шаттай зохион байгуулагдсан тус сургалтын хүрээнд 16 сургагч багш бэлтгэгдэж, орон нутгатаа 16 малчдын бүлэг байгуулан бүлэг тус бүр гамшигын эрсдлийн менежмент, малчдын бүлгийн зохион байгуулалт, санхүү бизнесийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх юм а. Дундгой аймгийн онцгой байдлын газраас хичээлийн шинжил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн оролцоог хангах, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор өсрөн аврагч бүлгийн жилийн ажлыг өглөөний уулзалтаар эхлүүллээ. Өсрөн аврагчид хичээлийн жилийн болон сарын ажлаа төлөөлөж, сошиал баг, дотоод ажлын баг, сургалтын баг, нөлөөллийн багт хуваагдан, үе тэнгийнхэндээ болон аймгийн нийт ард иргэдэд аюул осоос өртөн сэргийлэх, эерэг хандлага түгээх ажлуудыг зохион байгуулах юм а. Мөн энэ хичээлийн жилийг зохион байгуулах жил болгон зарлаж, шинэлэг ажлыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөжээ. Онцгой байдлын ерөнхий газар дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамжчгийн хүрээнд баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газар нь иргэдэд зориулсан гамшигаас хамгаалах сургалтын төвийг байгуулан олон улсын байгууллагуудын санхүүжилтээр ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд дэлхийн зүүн Ховд орон нутгийн хөтөлбөрөөр сургалтын төвийн тогтчлолтод зориулан 15.3 сая төгрөгийн өртөг бүхий 26 нэр төрлийн сургалтын тоног төхөөрөмж, гамшигаас өртсөн сэргийлэх сургалтын гарын явуулгуудыг дагалдах хэрэглэгдэхүүнүүдийн хамт хүлээлгэн өглөө. Иргэдэд зориулсан гамшигаас хамгаалах сургалтын төв нь анхны тусламжийн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн насны сурагчид зориулсан аврагч мазаалын галын, лекц, семинарын онлайн сургалт зохион байгуулах танхимуудтай. Ингэснээр иргэд олон нийт хүүхэд багчуудад гамшигаас хамгаалах тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, болцшгүй гамшиг аюулт үзэгдлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах арга ухаанд суралц, аж ахуйн нэгж байгууллагад галан хэлбэг байдлын норм стандартыг хэрэгжүүлж хэвшүүлэхээс гадна бусад холбогдох нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулах боломж бүрдэх юм а. Улсын хэмжээнд он гарсаар 9-р сарын 13-ны өдрийн байдлаар 106 удаагийн усны осол гарч 119 хүн амнаас алджээ. Үүний 92 нь том хүн, 27 нь хүүхэд байгаа юм. Гол усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, цогтөрөл хундаа хэрэгэлсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иймд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах, гол мөрөн нуурын оролцоо амар зугаалгатаа сонор сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд хамт олноороо амар зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай нэг нэгэ бүртгэдэг байх. Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж тоглоулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах. Цогтөрөл хундаа хэрэгэлсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаат гүүр гарам гарцтай газраар автомашинтай зорчиж гол усны ослоос өрсөн сэргийлэхийг онцгой байдлын ерхий газраас анхааруулж байна.